За тэгээд өнөөдрийн маш сэдв их гоё сэдв байгаа. Бид нэр шинэ сэдв эхэлж байгаа. Юу гэхээр ерөөлтөө хүний 8 шинж гэж байдаг. Матай номон дээр тэрний хамгийн эхнийхэн сэдв болсон сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтөө гэсэн сэдвийг хэдүүлээ өнөөдөр хэлцэн. Ярилцсан. За би тэгээд эндээс Матай номын 5 дугаар бүлгийн 1-ээс 12 хүртэл би эндээс уншия. Гайхамшигтай гоё үгс байдаг. Эзэн Есүс ертөнцид ирээд хамгийн түрүүнд өгсөн сургаал байдаг. За тэгээ өнөөдрийнхээ түлхүүр ишлэлийг би эхлээд уншаад байна. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад Тэнгэр дэх эцгийгтэй нь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлтгэ гэсэн байна. Энэ юун дээр бас давхар гараа явж байгаа шүү тийм ээ. Матай номын 5:16 байгаа. Сая миний түлхүүр ишлэл маань гүйлгээд энэ төр харж болно шүү. За тэгээ энэ тухай бид нэр энэ гэрэл гэгээ болж амьдрах тухай үнэхээр биднэрт эзэн өгөө өгөх болтойгоо бидний эзэнний үгээр бид нэр юу яадаг шүү дээ. Босч ирдэг өөрсдийгөө тийм ээ. Бид нэр итгэгч нар гэж хэмбэ. Бид нар бурханд итгэдэг улсууд. Христ итгэснээр бид нар хин бэ гэдгийг маань бидний эзний үгийг хэр зэрэг судалж, хэр зэрэг зүрхэндээ шингээж, хэр зэрэг бид нар өөрсөндөө биелүүлж байна вэ гэдгээр бид нар өөрсдөө итгэгч гэж тодорхойлдог. Тэр итгэгч хүний 8 шинжийг тодорхойлсон энэ 5 дугаар бүлэг ууланд өрөх сургаал гэж байдаг. Иесус хамгийн анх уншижсэн сургаал. Тэгээ энэнийхээ тухай гүнзгий ойлголтыг өгөөсэй гэж сэтгэлээ уухгүй залбирая. Бурхан минь ээ, Тэнгэрлэг аав минь, танд бид нар баярлалаа. Энэ хорвоо ертөнцид та өөрөө хүн болж ирээд бидний хэрхэн амьдрах тухай, яаж амьдрах тухай энэ бүх сургаалыг хэлж өгсөнд баярлалаа эзэн минь ээ. Та бидний ямар байх ёстой, яаж амьдрах ёстой гэдгийг олон гүнзгий сайн таниулж мэдүүлж ойлгуулж өгөөрэй. Өөрийнхөө үгээр бидний зүрх сэтгэл мэдрүүлж өгөөрэй. Есүсийн нэрээр талархан залбирanгуйлаа. Амен. За. Ерөөлтөө гэж байгаа юм. 5 дугаар 5-аас 7 дугаар бүлэг бол Иесусийн хамгийн анх уулан дээр хийсэн сургаал байдаг. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хүн болж бурхан хүн болж ирээд бидний дунд амьдраад тэг хамгийн анхныхаа сургаалыг өгсөн. Гэхдээ хамгийн анхны үгэн төгөж бүрж их чухал үг байсан байна. Юу гэхээр бид нарыг ингэж асуув. Матай номын 3 дээр хэлсэн байгаа. Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтөө. Учир нь Тэнгэрийн хаанчил бол тэднийх юм гэж. Сүнсэн дотроо ядуу болсон. Ерөөлтөө. Өөрөөр гашуудж буй хүмүүс ерөөлтөө. Учир нь тэд тайвширлыг авах болно. Дөлгөөн хүмүүс ерөөлтөө. Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно. Зөв байдлын төлөө өсөж цангагч хүмүүс ерөөлтөө. Учир нь тэд хангалуун байх болно. Энэрэнгүй хүмүүс ерөөлтөө. Учир нь тэд өршөөл энерлиг хүртэх болно. Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтөө. Учир нь тэд бурхныг харах болно. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтөө. Учир нь тэд бурхны хүүгүүд бид нэрлэгдэх болно. Зөвхт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтөө. Учир нь Тэнгэрийн хаанчил бол тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хором мууг ярихад та нарын ерөөлтөө. Тэнгэр дэх шагналт тань агуу учир баярлцгаа. Мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд тийхүү хавчсан юм аа. Амен. Энэ ерөөлтөө хүний 8 шинж гэж нэрлэгддэг юм.
Иесус ирээд анх Amen. Hallelujah. бидний түүхэнд ирээд энэ хэлжсэн. Тэгэхээр өнөөдөр бид нэр энэ хоёр хэсгийг үсэн. Нэгдүгээрт нь сүнсэн дотроо ядуу хүн өрөөлтэй. Тэгээ энэ маань яг юу гэсэн үг вэ? Сүнсэн дотроо ядуу гэдэг нь ямар бай гэсэн үг юм бэ? Тэр ядуучууд гэж одоо Библиэлд их гардаг. Тэр энэ бол үгээгүй ядуучуудын төлөө дан ганц тэдний төлөө гэсэн үг биш. Энэ сүнсний асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр би нэг жишээ ярьжсэн та нарт зарим хүмүүс санаж иж магадгүй 2 жилийн өмнө гэнэ да. Энэ тухайд ярьж байхдаа. Нэгэн хүн сүмрүүгээ гүйж явж л те. Жохоо хоцорчихсан. Тэгсэн занд нь нэг уйлагч сууж иж. Одоо мөнгуугаад хутан чинь. Тэгээ тэр хүн зогсоод тэрнтэй уулзсан байна. За. Хоёулаа цуг манай сүмрүү очив. Сүмдэр очичаад дараа нь би танд сайхан кофегаар дайлаа, хоол ундаар дайлаа. Гэсэн үгүй яах. Би надад мөнгө л хэрэгтэй. Та тэнцээ сүмд очих юм бол илүү их сайхан юм сонссон шүү дээ. Мөнх авралын тухай үг сонссон гэсэн чинь. Тэр чинь надад хэрэггүй. Надад мөнгө л хэрэгтэй. Би танд мөнгө өгөхгүй. Таныг дагуулж яваад хоол өгье. Тэр хоол надад хол биш. Надад мөнгө хэрэгтэй байна энэ удаа. Гэсэн. Тэгээд нөгөө хүн тэрийг орхиод цаашаа сүмдээ гүгээд ирсэн. Тэгээд сүмдээ ороод ингэсэн нэг суудалд очиж суусан хажууханд нэг нөхөр өстө маш хичээнгүй ингээд залбирч байна. Эзэн минь ээ намайг өршөөгөөрэй. Би гэм нүгэлтэй нэгэ намайг сул дорой нэгэн. Миний гэм нүглийг өршөөгөөрэй. Намайг сул дорой сүнсээрээ сул дорой байгааг минь өршөөгөөрэй гэж маш их залбираад ингээд гэмшээд залбираад сууж ийж. Тэгээд тэр хүн бас тэр Байна уу бас зон даслаад шүү. Байна уу? Баян хүн болоод гэмшээд залбирч тийм. Сүнсээр сул дорой байгааг минь өршөөгөөрэй. Тийм минийхэн тасраад байна уу? Яагаад байна? Жаахан даслаад байна. байна уу? Сонсож байна уу? За одоо орж ирж байна. Одоо зүгээр байна. Сонсогдож байна уу? Зүгээр байна. Би өгдөг дээрээс тасарсан. Зүгээр. За одоо яв. За. За энэ дуудаас тасарсан байна. Би надад өөртөө бидлэхгүй учраас би яасан байна? Уучлаарай нөхдөдөө. Тасар юм дээр компьютер дээр явж байгаа гарна гэдгийг урд нь анхааруулсан. Энэ дээр төвчээртэй байгаараа тийм ээ. Тэгжээ ингэж гээд авахгүй. Тэгэхгүй бол биднэрт харин ийм сайхан боломж өгсөн эзэн бурхандаа талархъя тийм ээ. Амен. Асалтаа ч гэсэн явж идэг ийм боломжийг өгсөн талархъя. Тэгээд тэр хүн сүм дээрээ гүйж орж ирсэн тэгээд залбирсан тухай явж байгаа тасарсан гэсэн үү те? Тийм сүм дээрээ гүйж орж ирсэн нэг нөхөр одоо сүмийнх нь гишүүн нэг нөхөр залбирж ирсэн тийм ч маш их гимштэй залбирж ирсэн. За тэрийг ярьсан. Тэгээд яагаад тэр зэмсэн гэсэн үнэхээр би сүнсээр сул дорой байгаад минь өршөөгөөрөө сүнсээр сул дорой учраас гэм нүгэлтэйг минь өршөөгөөрөө гэж залбирч байсан. Тэр нөхөр бас ирээд тэр нөхрийн гишүүнийхээ хамт хоёулаа нийлээд залбирсан, үргэлжлүүлээд залбирсан. Энэ дээрээс ингээ харахад тэр ядуу хүн болохоор сүнсээр ядуу юм шиг боловч гэж харагдаж байгаа баг. Ядуу хүн. Тэгсэн чинь нөгөө хүн тэр гэмшээд сүнсээрээ сул доройгоо мэдээ залбирч байсан хүн яасан гэхээр саятан хүн байсан. Real estate-ийн бизнес хийдэг тэр сүм цуглаандаа бол одоо тогтмол сайн яваад байдаг. Тэгээд сүнсээрээ сул дорой Бурхны өмнө би сүнсээр маш дорой юм аа. Би үнэхээр
Тийм учраас бурхан минь ээ би гэм нүгэлтэй төрсөн нэгэн намайг өршөөгөөр гэж залбирч байсан. А нөгөө гудамжинд байгаа хүн бол тэрийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр эндээс бид нар бодоод үзэх нь зүгээр л ядуу хүмүүс л сүнсээр дорой байдаг зүйл биш. Хүн бүхэн сүнсээр дорой гэсэн энэ санаа гарч ирж байгаа. Энэ ишлэл дээр маань. Тийм учраас Бурхны өмнө ядуу дорой сүнстэй болохоо мэдсэн усуд ерөөлтэй гэж байгаа. Утга нь гол нь энэ ишлэлийн маань утга нь бол тийм үү. Энэ ишлэл дээр манай орчуулган дээр бол ингэж байгаа. Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй сүнсэн дотроо гэж. Ихэнх ухаат тайлбарлаад үзэх юм бол сүнсээр Бурхны өмнө үнэхээр сул дорой тийм ээ бид хүн бүхэн тийм сул дорой сүнстэй гэдгийг хэрвээ хүлээн зөвшөөрж мэдж байгаа бүхэн ерөөлтэй гэсэн. Энийг бид нэр хамгийн сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхгүй би сүнсээр нэг дорой биш ээ хэл юм болоод тэр асуудал таал болж энэ гэж бид нэр өөрсдөө дүгнж бодох хэрэгтэй байгаа. За энэ хорвоо ертөнцийн байгаа бүхэл хүмүүс өөрсдөө би бол сул дорой биш, би бол тийм биш гэж л явдаг. Тэр тусмаа бүр тийм усуд маань бүр сүнсээр баян юм шиг, хүчрхэг юм шиг өөрийгөө боддог тусмаа бүгд юу байгаа. Үнэхээр Бурхны өмнө бол сул дорой. Тийм учраас Бурхан ингэж хэлсэн байдаг. Исая 66-гийн 1-2-ыг хэдүүлээ харъя. Исая 66-гийн 1-2-ыг тарай эндээс дуудаж өгье. Энд би өглөө Исая 66-гийн Бурхан бид нарыг ингэсэн байна. Бурхан маань эзэн Бурхан маань 66-гийн 1-2 бүгдээрээ өөрсдөө бас Библичин байгаа бол гаргаар Исая номны 66-гийн 1-2 дугаар ишлэл байна. Эзэн үүнийг айлтж байна. Тэнгэр бол миний сэнти. Газар бол миний хөлийн гიშгүүр үлээ. Хаана миний амрах газар байгаа юм бэ? Энэ бүхний зүйлийг миний мотор бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь бич зүйл болсон юм гэж эзэн тунхаглав. Харин даруй гэмшсэн сэтгэлтэй миний үгэнд чичирдэг хүн рүү би харнаа гэж байгаа. Тэгэхээр Бурхан бол даруй нэгнийг бол маш хөргөмжилдэг. За мөн яг энэ ийм ишлүүдийг бол олон газар хэлсэн байна. Энтерсэн зүрх сэтгэл буюу даруй зүрх сэтгэлийг даруй сүнстэй хүнийг би өргөмжилнө гэж дандаа хэлсэн байна. Тэгэхээр бид нэр сүнсээр ядууга тэрийг үнэхээр би Бурхангүйгээр Бурханы сүнсгүйгээр Бурханы сүнсээр өдөрдөлөхөөр юу ч биш юм байна гэдгийг олж мэдсэн хэн боловч ерөөлтөө гэж байна. Түүнээс энэ амьдралдаа баян ядуу байгаа, хүчтэй өчрөхүү байгааг хэлж байгаа юм биш шүү. Нэг бас бид нэр сайн мэдээд аваараа. Тийм учраас сүнсээр ядуу дорой гэдгийг Бурханы өмнө бид нар тэрийг мэдж авж байгаа хүн бол ерөөлтөө. Тэгэхгүй бол Бурхан бид нар ихцэн гаргасан үг дуулуургүй байснараа бид нар асуудалтай болох гэдэг шүү дээ, тийм ээ. Эдгээр заримдаа бид нар өөрсдөө биеэрээ амсдаг. За тийм учраас тийм хүмүүс яана гэж байна. Тэнгэрийн хаанчил нөө гэж байна. Тийм хүмүүс Тэнгэрийн хаанчилтэй өвлөнө гэж байгаа, тийм ээ. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлалыг бид нарыг ерөөлтөө гэсэн байгаа. Сүнсээрээ сул доройгоо мэдсэн усууд ерөөлтөө. Ерөөлтөө гэдэг үгийг англи хэлнээс үзэхээр грек хэлнээс англи руу болохоор happy гэсэн үг гарч ирд юм бэ. Happy. Баяр баяс хөөртэй, баяр баясгалантай гэдэг тийм үг байт юм. Тийм учраас бид нэр энэ ерөөлтөө хүний 8 шинжийг хамгийн эхнийх нь бид нэр хамгийн эхлээ яагаад эзэн Иесус энийг хэлсэн бэ гэхээр бид нэр сүнсээр
тэрийг бурхны өмнө юу ч биш болцсон байна. Сүнсээр унтсан юм байна. Дорио болцсон юм байна. Бурхны сүнсний хажууд бол бид нэр юу ч биш юм байна. Эмтэрсэн тийм гэм зүрх сэтгэлтэй юм байна. Гэм нүгэлтэй юм байна гэдгийг олж мэдхээр үнийг л бурхан бид нэр өргөнө гэж байгаа шүү дээ. Тийм учраас энийг мэднэ гэдэг хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь болохоор энэ байгаа юм байна. Ийм хүмүүс өрөөлтөө тэгвэл та нар Тэнгэрийн хаанч та нарын хаа Тэнгэрийн хаанч. Тэгэхгүй та нар Тэнгэрийн хаанчд орохгүй гэдгийг хэлж өгöd байгаа учраас бид нэр сүнсээр ядуу дорой сул дорой нэгэн юм байна. Би бол үнэхээр ямар ч хүчрхэг өөрөөсөө энэ ертөнцийнхаар бодоод үзэхэд энэ би сүнсээр маш хүчрхэг юм байна. Би өөрөө болж гэн бүтэж гэн би өөрийгөө бүтээч чинь би өөрөө юмыг бүтээч чинь хийж чинь гэсэн болгон болоод Тэнгэрийн хаанчд орохгүй гэж энэ тайлбарласан байгаа. Тэгэхээр бидний хамгийн гол юм бол сүнсээр бурхны өмнө тэр агуу бурхан тийм ээ түрүүн хэллээ шүү дээ. Тэнгэр бол миний сэнти. Энэ та нарын байгаа хорвоо ертөнц дэлхий бол миний хөлийн гишгүүрээ. Тэгэхээр та нар надад ямар өргөө барих гэдэг. Тэгэхээр бид нэр бурхан маань ямар агуу бурхан бэлээ, ямар хүчрхэг бурхан бэлээ гэдгийг бид нар урд нь үзсэн тийм үү? Бурханы мөн чанар, шин чанарууд, хязгааргүй шин чанарууд энэ төрлийн тухай бүгдийг нь үзсэн. Тэгэхээр одоо энийг ийм агуу бурханы өмнө бид нар сүнсээр сул дорой юм а гэдгийг мэдэх юм бол хүлээн зөвшөөрөх юм бол бид нар мөнхийн хаанчлалд орно. Тийм учраас бид нар тийм бас нэг шалгуур байгаа байж тээ тийм ээ дандаа. Энийг бурхны өмнө бид нар тэр өрөөлүүдийг авахын тулд ямар нэгэн шаардлагуудыг бид нар биелүүлэх ёстой. Тэрийг мэдчихэж Тэнгэрийн хаанчлалд орно гэдгийг бид нар мэдж авах хэрэгтэй байна шүү гэдгийг харуулж байна. За 2 дугаар энэ 4 дугаар 5 дугаар бүлгийн 4 дугаар ишлэл дээр байгаа. Гашуудж буй хүмүүс өрөөлтөө гэсэн. Гашуудж буй хүмүүс өрөөлтөө гэж байна. Учир нь тэд тайвширлыг авах болно. За гашуудна гэдэг үг нь бол пинчо буюу гэдэг грек үг байт юм бэ. Тэр нь юу гэхээр бүр гашуудж гэрээ маш их өөрийнхөө гэм нүгэл би чи энэ гэм нүгэлтэй байна гэдгийг олж мэдээд тэгээ бурхангүйгээр би энэ гэм нүглээсээ яагаад ч салж чадахгүй юм байна гэдгийг олж мэдсэн хүн тэгж гашуудж байгаа хүн санаа зовж байгаа. Тэр бүхэндээ ингэж байгаа. Зүгээр л нэг би чинь тэгчлээ ингэчлээ гэдгээсээ биш. Би бурхангүйгээр бурханаас авралыг авахгүйгээр би авралыг авч чадахгүй юм. Бурхангүйгээр би сүнсээ аварч чадахгүй юм байна. Сүнсээр үнэхээр сул дорой юм байна. Бурхан л миний сүнсийг хүчрхэгжүүлж аврах юм байна. Дээрэс нь тэрийгэ мэдээд бас гашуудж байгаа хүмүүс гэж байгаа. Энэ гашуудлыг хэлж байгаа. Түүнээс энэ амьдралдаа бид нэр зовж өдрөөд байгаа тэр гашуудлыг бол хэлээгүй байгаа. Ингээд гашуудж буй хүмүүс өрөөлтэй. Тэгээд яалах, гаслах, тэ шаналлах энэ гэсэн тийм үг утга нь энэ гречилнийхээ утганд явдаг юм бэ. Тэгэхээр бид нэр энэ зовж өдрөөд шаналаад байгаа юм олж мэдж байгаа тэр мэдлэг маань бурхныг таньж мэдсэн хүн бурхныг мэдэх мэдлэгийг авсан хүн энийг илүү мэдэрдэг. Би бурхангүйгээр мөнх амийг авч чадахгүй юм байна. Би бурхангүйгээр миний сэтгэл амар тайван амгалан дотор байж чадахгүй юм байна гэдгийг олж мэдээд асалж зовж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нэр ингэж чадсан хүн үнэхээр бурхныг таньж мэдээд нэрээ эн чинь бурхан бидний намайг аварх юм байна. Энэ гэдгийг олж мэдсэн хүн амар дөлгөн амар тайван дотор байна гэдгийг хэлж өгч байна. Тийм учраас тайвширлыг авна гэж байгаа. Тэр өнөөдөр бид зөвхөн энэ хоёр зүйлийг өнөөдөр үзье. Тэгээд дараагийн дараагийнх нь өнөөдөр явъя. Тэгэхээр та нар бодоорой бид нэр сүнсээр сул дорой байна гэдгийг мэдрэх ямар чухал юм бэ? Би ч сүнсээр гайгүй өсөж байгаа би ч тиймдээ гэж бодох юм бол эзнээс биднэрт
ерөөл нь хэр зэрэг ихгүй тэрийг бид нар өгчөөд байгаа тэр Бурханаас ирсэн ерөөлийг бид нар өөрсдөө цааш нь түлхэх гэдэг юм байна. Бүхэл юм биднээс өөрсдөө шалтгаалдаг. Өөрөө тэр би тийм гэж очиод би тийм би болцсон би бүтцсэн гэдэг. Бурхан минь хүмүүндээ чи арай л болоогүй энэ та чи сүнсээр сул дорой шүү дээ. За юуцсан чамаа харжээ гэжээд л хажуунаас нь муу ерөн сүнс орж ирээд бид нэрийг уруу татдаг бодол юм аа. Тийм учраас бид нэр бодлоо өөрчлөх тухай зөндөө яригдсан. Урд нь яригдчихсэн. Нэг бол дахиад чойжм зөндөө яригдах баг. Бурханы гүн дээр зөндөө гарч ирнэ. Учраас сүнсээрээ би үнэхээр сул дорой юм байна гэдгийг байнга мэдэрч байнга энийг Бурханд өргөж яваарай. Бурханаас гуйж яваарай гэсэн юм да. За тэгээд энд нэг дахиад нэг ишлэлүүд хараадах хэдүүлээ. 1-р Петр 5:5. Эндээс хараадах. 1-р Петр 5:5 явуулж байна. Ямар ишлэл гэсэн бэ пастор? 1-р Петр 5:5. 1-р Петр 5:5. За баярлалаа. За тэгэхээр энэ ч. За би эхний хэсгийг би энэ дундаас нь авч ирсэн. Гэхдээ би бүрэн гүйц технээс нь бүгдийг нь уншчихъя да. Залуусаа та нар мөн түнчлэн ахлагчдаа захирагт та бүгд бие биендээ даруй хандах байдлаар хувцал. Учир нь Бурхан бардамыг эсэргүүцдэг харин дарууд нэгүүлсэл өгдөг гэж. За миний өнөөдрийн гол анхааруулж хэлсэн зүйл өөрөө учир нь Бурхан бардамыг эсэргүүцдэг. Бид нар сүнсээр бий болж гин би дээр болж гин гэх юм бол ерөөсөө өөрийгөө шүүгээд ихлээр би ер нь болж гин гайгуудаа л гэж бодох юм бол би юун дээр яагаад ингэж бодоод эхлэв гэж бид нар бодох. Бид нар бусадтайгаа харьцуулаад энэ төр ингэж их яваад байдаг. Бид нар Бурханаас болоод хэзээд ямар ч өссөн байсан Бурхан дээр очин очтлоо сүнсээр баагаар өссөөр угаад очино. Тийм учраас бид нар сүнсээр байнга сул дорой шүү гэдгийг мэдрэх тусмаа Бурхан биднийг илүү их түшиж, илүү их сортонд орохгүйгээр өөрсдөө бид нар авч явах нэ. Тэгэхгүй бол бид нар өөрөөсөө гүйж очиж тэр сорилт руу болоод Бурхан бол биднийг учирч өгөх сорилт руу өгөөд идэв шүү дээ, тийм ээ. За энэ мөн нэг ишлэлийг харж Лук номын 5:8-ыг харж Лук ном 5:8. Лук номын 5:8-ыг харж хэдүүлээ. За 5:5-аас нь эхлээд уншчихъя. Нэлээд ойлгомжтой болохын тулд Лук номын 5:5-аас эхлээд уншчихъя. Симеон эзэнтэй бид шүнжэнгөө зүтгээд юу ч барьсангүй. Гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. Энд анх Есүс энэ Питер энэ загсчид дээр ирж байгаа анхны удаа. Сүүлд нь бас нэг өөр нэг тохиолдол байдаг. Энэ бол анхны удаагийнх. Ирээд шүнжин эдгээр бол мэрэгжлийн загсчид. Ерөөсөө зүгээр л нэг загс бариад зугаацж яваа улсууд биш. Зүгээр мэрэгжлийн загсчид. Тэгээ шүнжин загслаад юу ч бариагүй. Юу ч бариагүй байдаг. Шүнжин загт харин Есүс ирээд завин дээр нь гараад тийм үү. Жохон гүн рүү очиж тэгээд тороо хаяг. Эзэнтэй бид нэр шүнжин загслаад юу ч бариагүй гэж хэлж байгаа. За яг таны хэлснээр болъё гэд тороо хайсан маш их загс барьсан. Тэгээ эцэст нь Питер яг юун дээр 8 дээр явж үүнийг үтсэн Симеон Петр тэд нөгөө завин дээр нь нөхдөж тусалж чадхааргүй тийм их загсыг барьсан. Дуутахаас аргагүй болтлоо тийм их загс барьсан. Тийм учраас 8 дээр нь үүнийг үтсэн Симеон Петр Есүсийн
хөл дунаад гэж байна. Хөл дунаад эзэн намааг орхиоч. Би нүгэлт хүн билээ. Амен. Энэ яг сүнсээр таньж мэдчихэв. Петр бол та нар Петрийг айгүй сайн мэднэ тийм ээ. Нэлээд хуц зоримог дайчин одоо юмны төрөнд л одоо ер нь давхижчаар барилцаад авахдаг нөгөө юуны чихийг тас тавчаал давхиж ясан. Ийм хуц зоримог хүн. Тэгэхэд Бурхны өмнө бол үнэхээр сул дорой гэдгийг яг энэ цагт мэдэрч байна. Бид нар Бурхны өмнө энийг мэдрэх тусмаа бид нар өргөгдөх болно шүү гэдгийг өнөөдрийн мессежний маань гол утга явж байгаа шүү. Тэгээд бид нар тэр шаналж байгаа гашуудж байгаа хүмүүсийн өрөөлтэй гэдэг нь бид нар Бурханаас өшөө бид нар тийм мөнхийн амийг авралыг өгчих юм юуч байхгүй ма би нэрээ юуч бүтээгээд өстой бүх хөрөнгөө хүмүүс тарааж өгөөч нэмэргүй юм бэ. Бүх хүмүүс туслаач нэмэргүй эсвэл ямар ч гавья байгуулаач нэмэргүй. Харин би Бурхан гэдгээр нь хүлээж авч Бурхан өөрийгөө өгсөн цагт түүний хүү бидний төлөө хүн болж ирсэн эзэн Есүсийг аврагчаа гэж авсан тохиолдолд бид нэр аврагдах юм байна гэдгийг олж өшөөгөр ямар ч боломж байхгүй юм байна гэдгийг мэдэрч байгаа энэ гашуудж байгаа сэтгэлийг бид нэр ерөөлтөө гэдэг. Тийм учраас ах トゥ усаа би та нарт хүрээлж байна. Дараагийнхаа цаашаа улам сайхан олон юмнууд гарна. Ямар ч байсан эзэн Есүс хамгийн түрүүнд энийг хэлж өгсөн байна бидэд. Сүнсээрээ та нар ядуу дорой шүү. Бурхны хажууд юу ч биш шүү. Тэрийг мэдрэх юм бол нэмтэрсэн зүрх сэтгэлтэй нэгнийг би өргөнөө гэж Бурхан хэлсэн гэдгийг ойлгуулж өгөх юм бол мөн тэрийг Бурханаар надгүйгээр Бурхны хүүгүүгээр та нар авралт хүрэхгүй. Тэнгэрийн дор ганцхан нэр өгсөн Есүсийн нэр юм а гэдгийг таньж мэдэж ингэж шаналж байгаа юм. Тайвширлыг авна гэж. Тэрийг мэдгэл юм бол бид нар тайвширлыг авна. Та нар энэ олон ах トゥ ус маань яг энийг сүнсээр дөрөөгөө таниад мэдчихсэн ах トゥ наруугаа та нар маань мөн гашуудаад тэр тайвширлыг авцсан ах トゥ наруугаа би та нарыг мэдчихэв. Харин бусад хүмүүсийг бид нар эзэн лөө мөнхийн амьдрал руу авчихтаа энийг ойлгуулж өгөх чухал юм байна шүү. Хамгийн ихний хоёр зарчим бол энэ хоёрыг мэдсэн хүмүүс бид нар ерөөлтэй байдаг байна гэж үзье. За тэгээд ингээд өнөөдрийн намдаа дуусах аль товч явахыг зорж байгаа. Тэгээд эзэн Бурхандаа талархаа залбирая. Тэгээд өргөжлүүлээд багтаад дараа нь сайхан залбирч болно. Сайхан чөлөөтэй ярьж болно. Өөрөөсөө хоолыг бариад зэрэгцээ суугаад хоолж байгаа юм шиг идэж болно та бүхэн тийм ээ. За эзний өмнө залбирая. Оо Бурхан аав минь ээ танд бид нар баярлалаа. Ядуу гэдгийнхаа юу утгыг цаашдаа ч гэсэн бид нар алхам тутамдаа бид нар өөрөөсөө санах мэдээж улам илүү их гүнзгий судалж авах юм боломжийг та ихлийг тавьж өгч байгаад баярлалаа. Таны үгэнд суралцаж таныг мэдэх мэдлэг нь оюун ухаан юм гэж хэлсэн байдаг. Танаас эмээх нь мэрэгэн ухааны эхлэл юм гэсэн байдаг. Таныг таньж мэдэх нь мэдлэгийг бид улам гүнзгий ихээр өөрөө гэж би таних юм. Тэгээ би өнөөдөр энд байгаа энийг сүнсээр сул дорой гэдгийг мэдэж тэр ерөөл бас би танд залбирч та эднэрийн маань улам илүү ихээр өргөж өрөөж өгөөрэй. Та эмтэрсэн зүрх сэтгэлтэй эмтэрсэн сүнстэй хүнийг би өргөнөө гэсэн байдаг. Би таалж хүлээж авна гэсэн байдаг. Та их цантай ямар нэгэн байдлаар өөрийгөө төвлөрсөн энэ ертөнцийнхоор би мундаг байна, тийм байна гэсэн ойлгох ёстой хүнийг та хүлээж авдаг. Харин бидний өчүүхэн тийм зүрх сэтгэл маань тийм өөрсдөө ч мэдэхгүй тэгж хорогдсон зүрх сэтгэл маань нуугдсан тийм бодол байгаа бол
өршөөгөр аваа. Бидний тэрийг илчилж залруулж өгөөр аавна. Тийм ээ. Тэгээ энэ ахын дүүсийг би танд өргөж. Та тэдний маань яг энэ цаг үед энийг мэдрүүлж таниулж өгсөн баярлалаа. Дээрээс нь та энэ бүхнийг таниулж мэдүүлснээр та би та нарыг хамгаалагч, би өмгөөлөгч, та нар надтай байхад юунаас ч айхгүй, юунд ч дийлдэхгүй өчрөх шүү гэдэг юм сануулж өгч байна. Баярлалаа. Баярлалаа. Төгс хүчтнийг юм билээ та. Та бол бидний авралын хаад. Тийм ээ. Та бидний үнэхээр биднийг бүтээгч хийсэн. Цорын гац бүтээгч хийсэн. Тэнд чинь баярлалаа. Та өөрийнхөө бүтээсэн бүтээлийг юунд болохгүй, юунд доголдож байгааг мэдэж байгаа. Бид нэр юунд очиж өртөөд байгааг мэдэж байгаа. Тийм ээ эзэн минь. Бид нар л ерөнхийдөө ухаан бодол, оюун санаагийн маань урд татахын тулд довтолж ийдэг. Бие маань өвдөж хүсч ийдэг. Янз бүрийн довтлохоо орж ирж ийдэг. Харин та биднийг байн хамгаалж ийдэг талархах юм. Тийм учраас бид нар ахын дүүс бид нар биенийхээ төлөө бүх хүмүүс, бүх итгэгч ахын дүүсийнхээ төлөө байн тэр сүнслэг тултаа залбирч ийдэг. Биенийхээ төлөө залбирахад та туулж ийдэг, залбируулж ийдэг баярлалаа эзэн минь. Тийм учраас энд байгаа ах дүүсийг бүх ах дүүсийг танд өргөж, таны хамгаалалт мотор чуулганы бүх ахын дүүс хүчрэхгээр хамгаалж явах болтгоо шүү. Hallelujah. Энэ бүхнийг би эзэн Есүсийн нэрээр талархаж байна. Амен. Амен. Амен.